бурхан багшийн одоо айлдсан судрын одоо дотроос ийхүү одоо айлдсан байдаг. За хурамст тэнгэр ертөнцийн одоо тахилын орон болсон ертөнцийн одоо тахилын орон болсон хурамст тэнгэр одоо болсон байсан ч үүлийн ирэхээр бол эргээд энэ одоо газар дээр бол ундгаа хүр дээр уруулагч хаан ямагт одоо болсон байсан ч эргээд орчлонгийн одоо муу заяанд бол ундгаа хэмээн одоо ингэж айлдсан байдаг юм аа. За тэгэхээр зэрэг одоо ертөнцид хамгийн одоо хүчтэй хамаг ертөнцийн одоо тахилын орон болсон одоо хормос тэнгэр, эсрэн тэнгэр тэргүүтэн одоо төрлийг одоо авсан байсан ч гэсэн тэнд одоо төрөх үүлийнх нь одоо эрх нь одоо бараг үүлийнх нь одоо шидэлт нь одоо барагдаад ингээд өхөн одоо югуудээд тэгээ дараагийнхаа үүлийн эрэхээр бол одоо орчлонгийн одоо машид одоо доод төрлийг одоо авах тэргүүтэн бол маш их байдаг. За мөн одоо энэ одоо замбуу төв дээр одоо Чакравидын одоо хаан буюу хөр дээр уруулагч одоо хааны одоо төрлийг аваад одоо хүн тэнгэр хүний одоо ертөнцийг бол ингээд захирч байсан ч гэсэн эргээд бол үүдийн одоо ирэхээр бүр одоо муу заяан дуунах тэрнээс ч одоо доошоо одоо ингээд төрлийг одоо авах тэргүүтэн ийм одоо байдаг юм аа. За тийм учраас бол ямар ч одоо хичнээн одоо сайн төрлийг одоо авсан байсан энэ одоо орчлонгоос л бүрэн одоо гэтлээгүй цагт болвол эргээд орчлонгийн одоо хамгийн муу одоо доод тэр одоо төрөлд ч гэсэн одоо буцаад төрөх ийм одоо боломжтой одоо байдаг ийм одоо зүй тогтолтой юм. Тийм учраас энэ одоо орчлонгийн одоо оршихуй ёс буюу орчлонгийн одоо зүй тогтол гэдэг бол ийм юм аа. За тиймээс бол бид нар яах вэ гэхтэй зэрэг зөвхөн одоо энэ төрөл гэж одоо бодохгүйгээр дараагийн одоо төрлийнхөө одоо төлөө бол бид нар одоо бодож байх ёстой. Тэ бид нар одоогийн одоо энэ төрөл маань бол урдын төрлийн одоо хүний хүчээр тэ урд төрлийн одоо бодгаал маань бол маш их одоо буян үйлдэсний одоо хүчээр бид нар бурхны шашинтай одоо уулзсан буйны садан багш нартай одоо уулзсан. За дээдийн номыг одоо бүтээхэд бол бүрэн одоо боломжтой ийм одоо байдлыг бол олдсон юм байна. За энэ үе дээр одоо дараагийн төрөл одоо ямар байх вэ гэдэг бол бид нар өөрсдөөс одоо шалтгааллах юм аа. За тийм учраас дараагийн төрлөө одоо ямар байх вэ гэдгийг одоо бодож за түүнийхэн төлөө бол буян ном одоо хийх ёстой ийм юм. За тийм учраас бол бид нар хэрвээ одоо дараагийн төрлийнхөө төлөө бид нар л одоо хичээхгүй бол энэ одоо орчинд одоо байгаа цагт бид нар үүдийн одоо эрхэнтэл байна. Тэгэхээр зэрэг бид нар энэ насандаа хичнээн одоо сайн хүний төрлийг одоо авсан байсан ч гэсэн дараагийн одоо төрөлдөө бол эргээд одоо муу үеийн одоо ирэхээр буцаад одоо машид муу төрлүүдэд одоо төрөх ийм одоо боломж бол байгаа. За тиймээс бол өөрсдийгөө одоо эргээд одоо муу үеийн ирэхээр муу төрөлд одоо төрүүлэхгүй байхын тулд дараагийн төрөлдөө улам одоо сайн одоо төрлийг одоо авах улам одоо дээшлэхийн төлөө бол хичээх ёстой.